Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бандрагчи Оюума гэдэг би олон улсын манлайлагчдын үүсгэн байгуулагч. Та өнөөдөр гарааны сургалт нэгийг видео хичээлээр авах гэж байна. Ингээд юуны өмнө шинэ хамтрагч хөтөлбөрт хамрагдах болсон бизнесийн гараагаа эхлэх гэж байгаа олон улсын манлайлагчдын багийн гишүүн болсон танд халуун баяр хүргье. Таны өмнө бизнесийн нэг шинэ ертөнц нэгж байна. Таны өмнө бизнесийн гарааны шинэ эхлэл эхэлж байгаа. Тийм учраас альва шинэ бизнесийн өмнө тулгардаг асуудлууд, асуултууд, хүндрэлүүд бас таны өмнө гарч ирж байгаа. Жишээлбэл би энэ бизнесийг хэрхэн яаж хийх вэ? Энэ бизнесэнд хэрхэн суралцах вэ? Яаж хүмүүсээ урих вэ? Хүмүүсээ хаанаас олох вэ? Интернетэд яаж ажиллах вэ? Хэрхэн хамтрагчтай болох уу? Хүмүүсээ юунд сурах уу гэд олон асуултууд таны өмнө гарч ирж байгаа. Тийм учраас энэ бүх таны асуултанд хариулахын тулд бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд олон улсын манлайлагчдын багийн боловсруулагдсан амжилтын акцийн боловсролын тогтолцоо таны өмнө нээлттэй байна. Тэр амжилтын акцийн боловсролын тогтолцоо бол онол практик дээр хосолсон, офлайн, онлайн хосолсон мөн 3 шатны шинэ хамтрагчийн шинэхэн манлайлагч болон жинхэнэ манлайлагч гэсэн ийм 3 шатны хөтөлбөрөөс бүрддэг ийм хөтөлбөр байгаа. Тийм учраас та бол шинэхэн хамтрагчийн анхны шатны хөтөлбөрт хамрагдаж эхэлж байна. Тэгэхээр олон улсын манлайлагчдын багийн гишүүн болоод дэлхийг дамсан том бизнесийг босгохын тулд танд юу хэрэгтэй вэ? Танд мэдээж энэ бизнесийн арга ухаанд суралцах нь их чухал. Энэ бизнесийн арга ухаанд суралцахаас өмнө энэ бизнес ямар үнцэнтэй юм бэ? Ямар зарчимтай юм бэ? Ямар үйл хэрэгтэй юм бэ? Гэдэг дээр анхаарлаа хандуулах нь их чухал байна. Тэгэхээр олон улсын бизнес босгоно гэдэг бол байшин барьж байгаатай адилхан. Байшинг нэг өдрийн дотор барьж болдгоо. Бүхэл бүтэн хот улсыг нэг өдрийн дотор байгуулж болдгоо. Тэр байтугай урлаг спортын ч гэсэн нэг өдрийн дотор амжилтанд хүрдэггүй. Тийм учраас энэ бизнесийг хийхэд хамгийн түрүүнд танд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал байна. Мөн бидний нэг ойлгох ёстой чухал зүйлийн өгөхөр бизнес бол харилцааны бизнес. Ялангуяа MLM-ийн манай бизнес бол харилцааны бизнес. Ер нь амьдрал бол тэр чигээр харилцаан дээр орчиж идэг. Хичнээн сайн харилцагч байна. Хичнээн та харилцаа сайн үүсгэж чадж байна. Хичнээн сайн сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг. Тэр хэмжээгээр амжилтанд хүрдэг. Харилцаа бол таны амжилтын 80% гэж ярьдаг. Энэ бизнес яхаргагүй харилцааны бизнес. Учир нь бид нэр зөвхөн Монголд хэдвэгүй дэлхийд гарсан, олон улсад гарсан ийм олон улсын бизнесийг хийж байгаа. Та энэ бизнест хөл тавьсан байгаа. Тийм учраас бид харилцаагаа хэр сайн сайжруулж, хүмүүсийн хэрэгцээг илрүүлж, хүмүүстэй зөв харилцаа үүсгэж чаддаг энэ чадвараа хөгжүүл чадсан тохиолдолд та амжилтанд хүрнэ. Тэр олон улсын манлайлагчдын баг гэдэг энэ том нэгдэл бол өөрийн үнэт зүйлтэй, өөрийн зарчимтай, өөрийн үйл хэрэгтэй. Тийм учраас шинэ хамтрагчийн хөтөлбөрт хамрагдж байгаа эрхэм та олон улсын манлайлагчдын багийн үнэт зүйл, зарчим, үйл хэргийг товчхон танилцуулъя. Тэгэхээр үнэт зүйл дээр бид нэр юун дээр нэгдэж гэнэ үү гэхээр энэ бол эв санаа нэгтэй, оюун санаа нэгтэй байх. Өөрөөр хэлбэл бид нар нэгдсэн нэг систем дотор, нэгдсэн нэг тогтолцоон дотор бусад хүмүүс маань таныг даган дуурайд хийх энэ системийг бүгдээр хамтдаа дагаж мөрднө. Дараа нь бол бид нэр харилцан хүндлэл. Бизнест хамгийн чухал нэг хүчин зүйл бол үнэхээр нэг нэгээ хүндэлдэг байх чадвар юм аа. Тэгэхээр та бол таныг энэ бизнест урьдсан спонсороо хүндлэх, таны багт байгаа багийн гишүүдэд хүндлэх, тантай хамтран мөр зэрэгцэн ажиллаж байгаа параллел бага хүндлэх бол энэ бизнесийн эхлэл тавигддаг. Тэгэхээр энэ бол хаач мөрдөгдөн. Хэрвээ та бусдыг хүндлвэл таны багт орж ирсэн хүмүүс таны хүндэлдэг энэ зүйлээ хэдүүлээ баримталж явж байна. Олон улсын манлайлагчдын багийн дараагийн нэг үнэт зүйл бол хамтын хариуцлага. Хамтын хариуцлага гэдэг маань дэм дэмэндээ дээс эрчэндээ. Өөрөөр хэлбэл нэг хариуцна. Хариуцлага гэдэг үг бол үүргийн тухай асуудал биш юм аа. Хариуцлага гэдэг бол хариу дэм өхийг хэлдэг ийм ойлголт байгаа. Тийм учраас нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг энэ зарчмыг бид нэр баг дээрээ бүгдөө баримтлана.
За олон улсын манлайлагчдын багийн нэг чухал зарчим болвол 100% үүргийг өөрөө хүлээх. Хэдий хэмжээнд, хэдий хугацаанд та энэ бизнес яг миний бизнес. Энэ бизнес бол миний амжилтын бизнес. Энэ бизнес бол миний мөрөөдлийн бизнес. Энэ бизнес миний би өөрөө амжилтанд хүрнэ гэсэн тэр шийдвэрийг өөртөө гаргаж чадсан цагаас эхлэн та тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн цагаас эхлэн таны амьдралд өөрчлөлт гарч ирнэ. Тэр өөрчлөлт таныг таны мөрөөдөл буюу таны бизнесийн оргилд авчирна гэдгийг. Өөрөөр хэлбэл хэдий спонсор нь танд заа сурагч болов, хэдий энэ амжилтын акцийн боловсролын тогтолцооны дагуу та хичээл сургалтыг авах боловч бүх зүйлийг та өөрөө хариуцаж өөрөө хийнэ. Өөрийгөө хөгжүүлнэ, өөртөө өөрчлөлтийг бий болгоно, өөрийнхөө чадваруудыг суулгана. Тийм учраас энэ бизнес миний бизнес гэдэг хариуцлагыг өөртөө үүрсэн цагаас эхлээд танд өөрчлөлт гарч ирдэг. За дараагийнх нь бол сахилга бат. Өөрөөр хэлбэл бид сахилга бат гэдэг нь маань хин нэгний өмнө хүлээх сахилга батыг хэлээгүй. Сахилга бат гэдэг нь маань та өөрийнхөө мөрөөдлийн төлөө, өөрийнхөө бизнесийн өмнө, өөрийнхөө амжилтын өмнө хүлээх, өөртөө хүлээх сахилга батыг хэлнэ. Өөрөөр хэлбэл та энэ видео хичээлийг үзэх ёстой бол яг үзээд, гэрийн даалгаврыг хийх бол яг хийгээд, дадлага ажил хийх ёстой бол яг хийгээд, яг өөртөө энэ сахилга батаа байж чадах юм бол амжилтанд хүрэх. Ер нь ямар ч бизнес ч вэ, ямар ч урлагийн салбарч вэ, биеийн тамирын салбарч вэ, энэ нийгмийн бүхэл бусад салбаруудад амжилтанд хүрсэн хүмүүс бол сахилга баттай байж чаддаг. Тэгжээж амжилтанд хүрдэг. За дараагийнх нь бидний нэг тогтвортой байх. Тогтвортой байна гэж юу хэлээд байна гэхээр энэ бизнес бол түрүүн би хэлжсэн 1 сарын дотор босдог бизнес биш. 2 сарын дотор ч босдог бизнес биш. 3 сарын дотор ч босдог бизнес биш. Таны хувьд эхний 1 жил маш чухал байх болно. Гэхдээ хамгийн сайн үр дүн бол та 3 жилийн дотор авах хэрэгтэй. Гэхдээ та зорилгоо 3 жил, 5 жил, 10 жилээр тавих нь их чухал байдаг. Энэ талаар бид нэр дараа дараагийн сургалтын дээр та бүхэндээ ярих болно. Тийм учраас та энэ бизнест урт хугацаанд ирж байгаа. Та энэ бизнесийг тогтвортой хийнэ гэдэг амлалтыг өөртөө өгөх нь их чухал шүү. Олон улсын манлайлагчдын багийн амжилтанд хүрсэн лидерүүдийн түүхийг та үзэх юм бол тэд 3 жил, 5 жил, 8 жил, 10 жил, 13 жил явсан ийм хүмүүс байгаа. Ийм манлайлагч байгаа. Тийм учраас та бол тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдгийг өөртөө амлах нэ. За дараа нь бол үр бүтээмж, үр дүн. Таны хийж байгаа үйлдэлээс үр дүн гарах нь их чухал. Та үр бүтээмжтэй байх нь их чухал. Та сургалтаа аваад даалгавраа хийдэг, сургалтаа аваад дадлага хийгжээж үр дүн гарна гэдгийг мартаж болохгүй шүү. Тийм учраас үр дүн гарсан тохиолдолд та энэ бизнесийг урт хугацаанд хийх болно. За ингээд бидний үйл хэрэг юу юм бэ? Та энэ бизнест орж ирснээрээ ерөөсөө та манлайлагч болохын төлөө явж байгаа. Та олон хүнтэй багийг үүсгээд тэр багаа манлайлан дагуулan үлгэрлэн жишээ болоод мөн тэр багаасаа та манлайлдаг хүмүүсийг төрүүлэхийн төлөө л энэ бизнест явж байгаа. Тийм учраас бол манайх 3 шатны 3 төвшингийн хөтөлбөртөө гэдгийг танд дуулгасан байгаа. За инхээр та шинэ хамтрагчийн хөтөлбөрт хамрагдсанараа онол ба практик мэдлэг авна гэдгийг би та бүхэндээ хэлсэн байгаа. За онлын сургалт бол нэг 12 төрлийн сургалт авна. Тэгэхээр энэ сургалтуудыг видео хичээлээр танд бүгдийн цаг тухайд нь шаардлага үүссэн үед нь хэсэгчлэн хүрэх болно. Гэхдээ нэг зүйлийг би танд сануулъя. Онлын мэдлэг бол таны амжилтын 20% гэдэг нь. 20%. Энийг ерөөсөө мартаж болохгүй. Мэдээж та энэ сургалтуудаас хүнтэй харилцах чадвар суралцсан. Та хүн урих чадвараа нэмэгдүүлнэ, та анхны уулзалт хийж сурна, та татгалзалтай ажиллаж сурна, та хүн бүртгүүлэх авиас чадвар сурна, за мөн онлайн дээр хэрхэн ажиллах уу гэдэг чадвараа нэмэгдүүлнэ. За ингээд олон төрлийн сургалтуудыг та авах болно. Гэхдээ та зөвхөн сургалт сонсоод авах юм бол та амжилтанд хүрэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжилтын 20% нь бол сургалт байдаг гэдэг юм санах хэрэгтэй. Тэгэхээр таны амжилтын 80% нь харин юу гэдэг юм бэ? Таны амжилтын 80% бол ерөөсөө энэ 3 зүйл байгаа. Даалгавар гүйцэтгэх, дадлага хийх, мөн өдөр тутмын үйлдэл. За энэ 3 зүйл бол жинхэнэ таны чадварыг бодтоор нэмэгдүүлнэ. Жинхэнэ таны чадварыг сайжруулна. Өнөөдөр та энэ видеог сонсоод дуусны дараа өгдөх даалгаврыг хийвэл таны амжилт ойртох болно. Тийм учраас амжилтын 80% нь бол практик ажил, дадлага, даалгавар хийх, өдөр тутмын үйлдэл гэдгийг дахин та бүхэндээ хэлье. За тэгвэл
Та болвол энэ шинэ хамтлагчийн хөтөлбөрийн явцад болвол олон дадлага ажлуудыг авах болно. Спонсорын хамт энэ дадлага ажлыг хийх болно. Багийн ахлагч таныг бас чиглүүлэх болно. Гэхдээ хамгийн чухал дадлага ажлыг та бие даалтаар өөрөө хийх нь их чухал гэдгийг танд дуулгая. Тэгэхээр өдөр тутмын үйлдэлгээд манай IELTS-FOLIFC.com сайтн дээр амжилтын академи платформ дээр байж байгаа. Таныг жинхэнэ амжилтанд хүргэдэг ямар үйлдэлүүд байдгийг та эхнээсээ ойлгоод авах сайн байна. Нэгдүгээрт бол та уулзалт хийх, уулзалт товлох, за коучинг хийх, за презентацид хүн урих, сошиал дээр ажиллах, за яг энэ бодиттой хүнтэй тулж мэдээлэл өгдөг энэ үйлдэлүүдээс танд үр дүн гарна гэдгийг анханасаа сайн санах хэрэгтэй байна. Би олон жил хүмүүстэй ажиллаа энэ бизнест. Энэ бизнест би 10 жил болж байна. За энэ хугацаанд бол үйлдэл хийсэн хүмүүс амжилтанд хүрдэг. Өөрөөр хэлбэл та ямар үйлдэл хийвэл та орлоготой болдго юм бэ? Ямар үйлдэл таныг цалинд хүргэдэг, бонус хүргэдэг гэдгийг дандаа сайн санах хэрэгтэй. Тэгэхээр Америкийн For Life компани болвол энэ бизнест орж ирсэн хүмүүст 3 нөхцөлд бонус олгодог. 3 нөхцөлд. За энэ дээр нэг зүйлийг сануулъя. Та бонусыг багаасаа буюу багийнхаа хин нэгэн гишүүнээс авдаггүй гэдгийг анханасаа сануулъя. Та бонусыг Америкийн For Life компаниас авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны хийсэн үйлдэлийн чинь, таны хийсэн хөдөлмөрийн чинь үр дүнг үнэлж Америкийн For Life компани бонус олгодог. Тийм учраас бол та 3 үндсэн үр дүнгээс бонус авдаг гэдгийг би та бүхэндээ сануулъя. Нэгдүгээрт бол та хүн бүртгүүлснээр цалин авна, бонус авна. Хоёрдугаар та борлуулалт хийснээр бонус авна. Гуравдугаар та баг үүсгэснээс бонус авна. Энэ 3 зүйлээс авдаг. Тэгэхээр өдөр болгон та өөрөөсөө асууж байгаарай. Өнөөдөр би For компани маркетингээр ажиллаад сард орлогоо нэмэгдүүлэхэд өнөөдөр би ямар ажил хийсэн бэ? Өнөөдөр үндсэн орлого нэмэгдүүлдэг ямар ажил хийсэн бэ гэдгийг өдөр болгон өөрөөсөө асуугаарай. Яагад бол энэ таны амжилтыг 80% байх болно гэдгийг би та бүхэндээ сануулъя. За энэ хугацаанд мэдээж бид нэр тодорхой зорилготой ажиллана. Тодорхой зорилго тавих ёстой. Шинэ хамтлагчийн хөтөлбөрт болвол та тодорхой зорилготой орж ажиллана. За тэгэхээр зорилго болвол ойрын богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж зорилго байдаг. За энэ зорилгоудын талаар наривчлан гарааны суралт 2 дээр ярих болно. Харин та ойрын зорилгодоо буюу сард нэг 3 бүртгүүлээд биелдэр гэдэг цолонд хүрнэ гэдэг энэ ойрын зорилгоо тавих хэрэгтэй. Биелдэр гэдэг цолонд хүрснээрээ та багтаа болж эхэлнэ, та ажиллах хүмүүстэй болж эхэлнэ, та эхний цалиндаа хүрнэ, таны рекрутийн тоо нэмэгдэнэ. Ийм учраас энэ бол маш чухал амжилтын нэг шат гэж ойлгох нэ. За ингээд биелдэр цолонд хүрсний дараа бол та даймонд цолонд хүрэх болцоо нэгдэж гэнэ гэсэн үг. Тэгэхээр биелдэр цолонд хүрснээрээ та рекрутаа нэмэгдүүлснээрээ та яг уу дараагийн хөтөлбөрт хамрагдах эрхэн нээгдэнэ гэдгийг танд бас дуулгая. За ингээд та хамгийн түрүүнд мэдлэгээ нэмэгдүүлэх нэг чухал юм. Энэ бизнест орж ирсэн өдрөөсөө эхлээд та мэдлэгээ нэмэгдүүлэх. Тэгэхээр мэдлэгээ юуны талаар нэмэгдүүлэх юм бэ? IELTS-FOLIFC.com сайтн дээр таны мэдлэгийн санд гэсэн ийм зэс байж байгаа. Тэгэхээр та болвол энэ чиглэлээр тэр зэсийг үсгээсээ гадна таны мэдж явах ёстой сэдвүүдийг би танд дурдъя. За та олон улсын манлайчдын багийн үүсгэн байгуулагч топ лидерүүдийн түүхийг мэдж явах хэрэгтэй. Та олон улсын манлайчдын багийн хөтөлбөрүүдийг мэдж явах хэрэгтэй. For Life компани үүсгэн байгуулагчдын түүх, компани түүх, үйлдвэрлэлийн түүхийг мэдж явах хэрэгтэй. Дархлаа тогтолцоо гэж юу юм бэ? Трансфер фактор гэж юу юм бэ гэдгийг та мэдж явах ёстой. За мөн For Life компани маркетингийн боломжууд, For Life компани аялын хөтөлбөрүүд, за мөн трансформ гэдэг бүхэл бүтэн цогц хөтөлбөр байж байгаа. За мөн үүнээс гадна маш олон арга хэмжээний зохион байгуулагддаг. Тийм учраас та энэ ямар арга хэмжээнд хаан зохион байгуулж байгаа гэдгийг мэдж явах нэг чухал юм аа. Учир нь юу гэхээр арга хэмжээнд оролцсноороо таны итгэл үнэмшил нэмэгдэнэ, таны хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ, та бусдыг урьж одоо багаат хэлэх бас энэ болцоог бүрдүүлж яадаг гэдгийг та бүхэндээ дуулгая. За ингээд та бүхэндээ гэрийн даалгаврыг өгье. Юу вэ гэхээр та бүхэндээ өнөөдөр би шинэ хамтлагчийн хөтөлбөрийн тухай товчхон танилцууллаа, амжилтын акцент боловсролын тохиолдлын тухай товчхон танилцууллаа, үнэт зүйлээ ярьлаа, зарчмаа ярьлаа. За тэгээд ямар сургалтууд авах, онл практикаа хэрхэн хосолж ажиллах талаар ингээ ярилцлаа. Ингээд таны юу мэдчих хэвээр зүйлүүдийн талаар ярилцлаа. Тэгээд энэ видеоны доор бол линкүүд байна. Та энэ линкүүдийн дагуу бас даалгавраа гүйцэтгэж нэгдэж ороорой. Учир нь юу гэхээр өнөөдрийн даалгавар бол
та нэгдүгээр мэдлэгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд ном унших хэрэгтэй. Энэ сэдвүүтэй холбоотой номуудыг унших хэрэгтэй. YouTube дээр бүх бичлэгүүдийг олж үзэх хэрэгтэй. Facebook дээр байгаа хуудасуудтай танилцах хэрэгтэй. Таны багийн сайт байж байгаа тэр сайтаа танилцах хэрэгтэй. IELTS багийн нэгдсэн сайт байж байгаа IELTS4.com гэсэн энэ сайтаа танилцах хэрэгтэй. За дараа нь та яг энэ видеог үзэж дуусаад бүх группүүд рүү нэгдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл олон улсын манлайчдын багийн нээлттэй групп байгаа. Олон улсын манлайчдын багийн гишүүдийн групп байгаа. Таны багийн бас өөрийн багийн групп чатууд байгаа төрөлөөр нэгдэх хэрэгтэй. Мөн энэ шинэ хамтрагч хөтөлбөр зориулсан шинэ хамтрагч 2020-01 гэсэн энэ групп байж байгаа. Та бас тэр групп руу нэгдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ видеоны доор бол бүх нэгдэх ёстой группүүдийн линкүүдийг тавина. За ингээд та даалгавраа гүйцэтгээд хэрвээ энэ бүх зүйлийг хийсэн тохиолдолд бол таны ахлагч танд дараагийн видео үзэх тэр зөвшөөрлийг олгоно. За ингээд та дараагийн видеогоор амьдралын тойрог ба мөрөөдөл гэдэг сэдвээр гарааны сургалтын дараагийн хэсгийг авах болно. Энэхүү видео хичээлийг олон улсын манлайлагчдын топ лидер 150,000 оноотой International Diamond төвшин жаргал танд хүргэх болно.